Олон улсад хийгдсэн судалгаагаар дөнгөж төрсэн эхчүүдийн 80 гаруй хувь нь хөхний сүүгээр дагнан хоололж эхэлдэг ч гэсэн 3 сарын дараачаас эхэлж энэхүү нөхцөл байдал нь буурч эхэлдэг. 6 сарын дараачаас гэхэд нийт төрсэн эхчүүдийн 4.1% нь л дагнан хөхний сүүгээр хоолдог юм байна. Дөнгөж төрсний дараа тогтмол хөхөр хоолж байгаа эхчүүдийн хувьд өдөртөө дунджаар 750-аас 800 мл сөөг бол үүсгэж гаргаж байдаг. 2 ихэр, 3 ихэр хүүхэдтэй ээжүүдийн хувьд бол өдөртөө 2000 мл орчим сөөг бол боловсруулах бүрэн боломжтой байдаг. Төрсний дараа бол 1-2 хоногтой сүү үүсэлт нь харьцангуй бага байдаг. Ангир уураг маань өтгөн зурамтгай бүтэцтэй, сүүний сувгаар гадагшлахтаа удаан байдаг учраас 3-4 хоногийн дараачаас эхлэнгүүт сүүн үүсэлт нь илүү сайн нэмэгдэж өгдөг. Магадгүй та миний хөхний сүүний гарц бага байна гэж бодож байгаа бол дараах миний хэлэх 5 зүйлийг туршаад үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь яг гэхээр хоногтоо 8-аас 16 удаа буюу 2-3 цаг тутамдаа хүүхдээ хөхүүлж байна уу? За хүүхдийг хүүлэх үед таны чихэнд зөвхөн хүүхдийн цүг залгих дуу чимээ сонсогдож байна уу? Гуравт нь хөхийг хөхүүлсний дараа хөх хоосрох хөнгөрөх мэдрэмж танд төрж байна уу? За дээрэс нь дөнгөж төрсөн яраа бол хоногтоо 5 орчим ширхэг памперсыг сольж чадж гин үү? Хоногтоо 1 удаа бааж чадж гин үү? За тухайн ялгарч байгаа өтгөний маань өнгөнд шаргал бөгөөд сүүний үнэртэй байх юм бол хэвэн гэж үзнэ. Сүүний гарцыг бууруулахад нөлөөлдөг хэд хэдэн шалтгаанууд байдаг. За үүнд нь бол нэгдүгээр бүхний зарим нэгэн мис ажилбарууд, за хоёрдугаар хөхний толгой хагарсантай холбоотой хүүхдээ ойр ойрхон хөхүүлэхгүй хаширсан байгаа ийм ээжүүдэд хөхний сүүний гарц буурдаг. За мөн дээрээс нь дааврын нөлөө буюу өндөр тунтай дааврын гэмнүүд, үүнд жирэмснээс хамгаалах эмнүүд, за өндөр тунтай харшлын эмнүүд, алкогольны хэрэглээ гэх мэтчлийн зүйлүүд ордог. За мөн дээрээс нь стресс, уур бухимдал, тархалт, за бодис солилцооны хам шинжээ өөрчлөлттэй ээжүүдэд бас сүүний гарц буурдаг. Ургийн талаас ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэхээр хүүхэд дутуу төрөх, хөхөх рефлекс сул байх, аль эсвэл урал тагнаас стрэхийтэй байх зэрэг нөлөөлдөг. За ээж болон хүүхдийн талаас хоёулангийнхэн зүгээс юу шаардах вэ гэхээр дөнгөж төрсэн хүүхдийг бол 1 цагийн дотор багтааж амлуулах хэрэгтэй байдаг. Хүү анхны амлгаа маань оройтох, аль эсвэл хүүхэд төрсний дараа эмчилгээний шаардлагаар эхний 24 цагийн хугацаанд ээж хүүхэд хоёр тусдаа байх. За хүүхдээ хөхүүлж байгаа ээж маань голчлон нэг хөхөө хөхүүлэх, за хүүхдийг хангалттай хэмжээнд хөхүүлэхгүй байх гэх мэтчлэн эдгээр зүйлүүдээс шалтгаалж хөхний сүүний гарц мууддаг бахны. Хөхний сүүнийхээ гарцыг хэрхэн яаж зөв нэмэгдүүлэх вэ гэхээр тухайн ээж нэгдүгээрт өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй. Дөнгөж төрсэн эмэгтэй маш их ядарсан байна. За гэсэн хэдий ч хүүхэд өдрийн цагаар унтаж байгаа тохиолдолд аль болох өөрийгөө амрааж сайтар хамтдаа унтах хэрэгтэй. Халуун бүлийн шингэн юмны хэрэглээ маш сайн нэмэгдүүлж өгнө. За сэтгэл түгшээсэн аливаа нэгэн асуудал байх юм бол тэрийгэ гэр бүл дотны хүнтэйгээ ярилцаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. За гэр бүлийн оролцоог маш сайн нэмэгдүүлж өгнө. За өөрийнхөө хийж чадахгүй байгаа, хийхийг хүсэхгүй байгаа зүйл дээрээ ар гэрийнхнийхээ хувьд маш сайн дэмжлэгийг авах шаардлагатай болдог. Хөхний сүүгээр хооллох гэдэг маань бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш юм аа. Гэр бүлийн, ажлын хамт олонны, байгууллагын удирдлага, эрүүл мэндийн ажилтнуудын зүгээс үзүүлж байгаа хамтын үйл ажиллагаар үүсдэг чухал асуудал байдаг. За мөн дээрээс нь хүүхдээ хөхүүлэх арга техникээ илүү сайжруулах шаардлагатай. Ингэхдээ хоногт багадаа 8 удаа хөхүүлэх, 1 удаагийн хөхөлтийг цадтал нь сайн хөхүүлэх, магадгүй хүүхэд нь дунд нь ингээд унтаарад байгаа тохиолдолд хүүхдийг сэргээх хэрэгтэй. За сунайлгах, памперсыг нь солих, хазар орчимд нь эргэнүүлэх хөдөлгөөн хийх байдлаар ингээд сэрэж болдог. Эдгээр аргуудыг ашиглаад хөхний сүүний гарцаа нэмэгдүүлэх боломжтой байдаг шүү. Судалгаагаар гарын 10 цэвэр сахих зөв дадлыг эзэмшснээр жил бүр 1 сая хүртэлх хүнийг нас баралтаас сэргийлэх боломжтой гэж үздэг байна.